Гэр хорооллын бүсээс ялгарчин утааны гол их үүсвэр нь түүхийн нүүрснээс үүдэлтэй. Тиймээс иргэдийн шатаж буй нүүрсний хэрэглээг солих замаар утааг бууруулах боломжтой. Хагас кокс ямар учиртай юм бэ гэхээр байгалийн коксыг бодвол технологийн аргаар гаргаж авдаг. Хоёрдугаарт энэ нь бол металлургийн зориулттай. Дулаан гаргах чадвар маш өндөр болждаг. Өөрөөр хэлбэл тэнд байгаа хортой бодисууд утаа, усны уур тэгээд бусад нэгдлүүдээс ангижраад цэвэр нүүрстөрөх хэлбэрт орчдөг. За энэний дулаан гаргах чадвар бол маш өндөр байдаг. Энийг буцаагаад утаагүй түлш болгохын тулд бол шатах инерти материал гэж байгаа. Шатамхай биш, шатдаггүй материалтай холиод дулаан гаргах чадварыг бууруулад тэгээ барьцлуулад ингээд түлш үлдүүлдэг. Багнуурын дулааны станцод түшиглэн гаргаж авсан хагас кокссон утаагүй шахмал түлшийг нийслэлийн агаарын чанарын бүсийг тодорхойлох ажлын хүрээнд Баянгол дүүргийн гэр хорооллын өрх айлуудад туршиж үзсэн. Хэдийгээр энэ мэтчлэн олон санаачлалуудыг нийслэлээс өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн боловч гэр хорооллын айлуудаас ялгарчин утаа дорвитой багасахгүй байгаа юм. Тиймээс агаарын бохирдлыг бууруулах эдгээр санаачлалуудыг дэмжих асуудлыг цаг алдуулгүй шийдвэрлэх шаардлагатай. Улаанбаатар хотын энэ агаарын бохирдлын их үүсвэрүүдийг хуваахаар гэр хорооллынх нь маш их байдаг шүү дээ. Тэгэхээр гэр хорооллын яндангаас үүсэж байгаа нэг хөөсвөрүүдийн багасгахын тулд бид нар хагас кокссон түлш буюу сайжруулсан түлш гэж ярьдаг. Ийм түлшний үйлдвэрлэлийг дэмжих уугүй юу гэж. Тэгэхээр өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд шаардлагатай тэр түлшний хэмжээг бид нар үйлдвэрлэж чадахгүй байгаа байхгүй юу? Дэлхийн нийтийн практикт агаарын бохирдлыг бууруулахад нүүрснээс татгалзах хий болон цахилгааны хэрэглээнд шилжих зэрэг олон аргууд байдаг. Манай улсын хувьд гэр хорооллын өрх айлуудыг орон сууцжуулах, дутуу шаталтай зуухны хэрэглээг солих, утаагүй түшиг хэрэглэх зэргээр олон арга хэмжээнүүдийг авч байна. Гэхдээ дээр хэлсэнчлэн гэр хорооллын бүсээс ялгарч буй утааны гол их үүсвэр нь түүхийн нүүрс учраас иргэдийн хэрэгжилж буй нүүрсний хэрэглээг өөрчлөх зайлшгүй шаардлагатай.